Тэгээд энд би нэг юм анхааруулъя. Хүний одоо нэхэлтээс шалтгаалаад энд би өчигдөр 11-ийг нэмж өгсөн байгаа штэ. 11. Гэтэ зарим хүнийх 12 байж ич энэ хоёр маань хоорондоо хүрэх ингэж нийлэх ёстой. Тэгэхээр та нар эхэлж сайн өөрсдийнхөө нэхээс утасны нөгөө өргөн бүдүү янз бүрийн юмнаас болдсон шүү. Тэгэхээр заавалжгүй ингэж энэ хоёр маань хөөхөн ингэж таарж ахаар яг ингэж хөөхөн ингэж таарж ахаар. Тэгвэл хитрхи бас ингэж ороод ирчих магадгүй. Хитрхи ийшээж болчих магадгүй. Тэгээ ер нь бол жоохон майгдуу байхдаа хөөхөн харагддаг. За өнөөдөр хэдүүлээ одоо холбоотой. Ер нь бол энд яг 18 байх ёстой. Тэ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18. Энд 3 тий. Тэгэхээр ийшээгээ бид нар 18-ыг нэхэ шүү. За энэ холбоход айгүй төвхтэй байдаг. Тийм учраас ингээд ийш нь оруулаад нэгчүүл яа гэм бол арай амархан гэд үзээтэй итгэл. За одоо эндээс яг ингээд холбоно. 1 2 Нэчтэй яаж нэгчв? Хоёр 3 энийг ингээм хамт нэгчээ. 4 5 6 7 8 9 10 нөгөө тэмдгийг тавихгүй бол 11 12 13 14 15 16 17 энд нэг жоохон зай гарах юм шиг жоохон чанга нэхэхгүй бол 18. Тэгэд ингээд нөгөө хөлөө тавьж үзээрэй ингээд хоорондоо яаж нийлж ирэх. За одоо энэ хөлний 18 одоо нөгөө тэр холбосон 3-аас нэхнэ. Зөв тоосно би сая. Буруу тоолоод явчих шиг л байна. 1 2 3 тийм. Тэгээд 1 2 3 За. Одоо нөгөө 3-аас нэхнэ. Ингэж харж байгаа. Энэ дундаас авах тийм. Тэр жоохон чангахан шиг холбож өгөрөө. Тэгэхгүй бол тэр дунд нүх гараад ирч магадгүй. 1 2 3 За 3 холбосон. Одоо цаашаа 18 1 2 3 4 5 5 6 7 8 10 11 12 13 14 15 16
17 болчих би 18 граммэрийн тийм. Зүг байна 10. За одоо нөгөө нэг голынхон 3-ыг хийнэ. Нэг нэлээ эвгүй шүү гэхдээ гол нь нөгөө 3 гогцоогоо л олчихлаа. За ингээд холбогдчихж байгаа. Тэгэхээр юу яана гэсэн үг гэвэл энд 18, энд 3, энд 18, энд 3. Тэгэхээр чинь нийтдээ 36, 42 болно гэсэн үг тийм үү? 42 болно гэсэн. За одоо тэгээд яг эндээ нөгөө нэг улаан утсаа хийхгүй ядаж энийгээ ийш нь ингэж нэхэд яг энэний голын энд улаан утсаа юм. Тэгэхээр хүмүүс их яг хаана улаан утас нь очих нь гэдгийг бас та нар тэр минийх бол юугаар одоо би нэхэд харуулад яг голд биш шүү. Тэгэхгүй бол нөгөө нэг ташаа гарч ирж штэ тэгээ дараа нь 1 2 3 4 юучлаараа 5. За ингээд 5-ыг нэхээ. Одоо энэс цаашаага минийх бараг 6 болж иж голтой очих нь тий. Ингээд 5 нэхэд ингээд голтой 5. За би эндээс хараат. Одоо энэс цаашаага энд ингээд нөгөө улаан утсан ингээд цоош тойроод явна гэсэн үг. За энэ дээр нэг ямиг сайн анхааруулахад байж тээ. Би сая нэг хогцоо алдсан биш үү? Энд яг л 18, энд 3, энд 18, энд 3 байх хэвээр. Тэгээд нийтдээ 42 байх хэвээр. Хэрвээ нэг одоо гогцоо алдсан л байвал дахиж нэхэхээс арга байхгүй тий. Би түрүү яг 17 гэд тоолоод 18 дахь юм би дутуу тоолчлоо гэж бодсон байх. Гэсэн чинь зүг бэлээ. Тэгэхээр энэ дээр айгүй сайн тоолж чинь 42 байх хэвээр нийтдээ. Тэгээд би ийшээгээ 5-ыг нэхэд энэний гол руу авчирсан байгаа тийм үү. Хэрвээ энэ ингээд ийшээгээ ч юм уу эсвэл дутчих юм бол нөгөө энд нэгэсэнтэй ташаа нь гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр бас зөрчдөг. Тэгэхээр энэ дээр бас айгүй сайн анхаараарай. За одоо хэдүүлээ цаашаа яг энэ юуны хөлнийхөө цааш нь үргэлжлүүлээд одоо 2 дахь игнийг нэхнэ. Одоо бид нар 42-ыг 46 болгоно. Тэгэхээр хамгийн ихний энэ гогцоон дээр бид нар нэмнэ. Хамгийн ихний нэг гогцоон дээр бид нар нэмээд 1. За ингээд нэмчлээ. Тэгээ нэмээд эхэлэх нь шүү дээ. За энэс цаашаага бид нар 24 гогцоо ерөөсөн ямар ч нэмэлт тасалдгүйгээр нэхнэ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За энэ дээр жоохон чанган тэгэж өгөөрэй. Тэгвэл нөгөө хоол бусан энэ дээр 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 за 24 хүртэл нэгчлээ би тий 24 цаашаа одоо энэ дээр нэмнэ
25, 26 нэмсэн. Одоо цаашаа бид нар 5 гогцоо зүгээр нэх нь 1, 2, 3, 4, 5. За одоо бид нар энд нэмнэ. 1, 2. За одоо 3 гогцоо зүгээр нэх нь 1, 2, 3. За одоо 3 гогцоо нэгчээд нэмнэ. 1, 2. За одоо цаашаа үлдсэн 6 гогцоог нэгчнэ. 1, 2, 3, 4, 5. Ингээд энэ маань 42 байсан юм маань 46 болж. За одоо энэс цааш 4-р игнийг зүгээр 46-аараа ямар ч нэмэлт тасалдгүйгээр бишээ 3 4-р игнийг 2 удаа 46-аар ямар ч нэмэхгүйгээр хасахгүйгээр нэг юм агаар ингээд 3 дахь эн чинь өөрөө эн чинь 2 дахь игний 46 болсон тийм ээ. Тэгээд цаашаахан 3 дахь 4 дахьыг 46-аар хичлээ. За одоо хэдүүлээ цаашаахан 48 болгоно. Тэгэхээр яаж болох вэ гэвэл нөгөө улаан утсан. Одоо энэ 5 дахь нь. За 5 дахь нь нэглээ. Эхний 2 зүгээр ямар ч нэмэлт хасалтгүй 2 гогцоо нэглээ. 3 дахь дээр хэдүүлээ нэмнэ. 1, 2. За одоо цаашаа 24 гогцоо зүгээр нэхнэ. Яг түрүүчиг шиг. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24. За 24-г нэгчээд энэ тэтл дээрээ дахиад нэгийг нэмнэ. Энд ингээд нэгийг нэм. За одоо нэмчээд цаашаага 18 гогцоог ямар ч юугүйгээр ямар ч өөрчлөлтгүйгээр дуустал нэхнэ. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17.
биг санаад зовд штэ. Яна одоо ингэ нэг тоон буруу байчих үү гэж бодод. За одоо энэний дараагийн 6 дахьыг нэг яг 48-аар нэх нь ямар ч өөрчлөлт авахгүйгээр 48. Чинь 1 2 3 4 5 6 7 8 10. За та нарт цааш тавлаа. Нэг 2 та 13 26 1 2 3 4 5 46 47. За ингээд 48. Энэ бол ингээ ерөнхийдөө бидний хөлний юу ингээд гараад ирчихэж байгаа. Тэгэд энэ хоорондоо нөгөө та нар энэ рүүгээ баян хөнгө хөрхөн бас дотор нь ингээд чихээд яваад штэ тий. Одоо ингээд жоохон багаар ч гэсэн ингээд дараа нь та нарт их төвөгтөө болохгүй тул ингээд энэ рүүгээ тэгээ жоохон багаар ч гэсэн ингээд чихээл яваад. За одоо энэний цаашаагаа бид нэр ингээд хөрхөн хэв гаргаад тэгээ ерөн хэвүүл ингээд хаачаар ингээд тийхээр гойлчдаг гараараа биш дээ ингээд тэгээ энэ чинь хөлнийх нь хэлбэр нь гарч ирж байна. Тэгээ ер нь бол хоёр талынхаа хөлнийг тээж ихтэй хүртэл яг нөгөө нэг хоорондынх нь харьцааг алдагдуулахгүйгээр хоёр хөл нь нэг нь нарийн нэг нь бүдүүн байж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийгээ ч гэсэн ингээд чихээд явж байхдаа ер нь бол бүдүүн нарийн байна, аль нь нарийн их чихэгдсэн байна, бага чихэгдсэн байна ингээд хараад яваад. За одоо энэний дараа бид нэр одоо энэ дараагийн хэлтээс эхлээд 7 дугаар эгнээс эхлээд бид нэр нөгөө дотор одоо палаж гэх юм уу тий тэрний өнгөөр нэх юм. Дотор палажны өнгө маань энэ штэ тийм ээ. За энэгээр одоо нэг гэсэндөө бид нэр дээшигийн бие маань палажны өнгөөр шууд явчих юм штэ тий. За тэгээд цаашаагаа нэхээ хэдүүлээ. За палажны нэхэхтэй энэ өнгөө айгуу сайн энэ дээр сайн хараараа яаж энэ өнгөө оруулж ирэх вэ? Энэ хамгийн сүүлийн төгсгөлийн энэ рүү ингээд утсаа оруулаад тэгээд энийг татаа гаргаад ирнэ. Энэ дондор. Тэгээд одоо энэ чинь дараа бид нар нөгөө улаан утас байх хэвээр тийм. Одоо энэ чинь дараагийн игний хэлэх гэж байгаа учраас
Энэ улаацсан мартахгүй хийгээд тэгээ одоо яг дараагийн хогцооноос энийг жинхэнэ палажныхаа өнгөөр ингээд татаа гаргаад ирнэ. За цааш нэг удаа хоёрыг би та нарт харагдуулахын тулд хоёр дахьыг ингээд тэгчээ. За одоо энэс цааш бол ерөнхийдөө энэ биений өнгө маань хэрэггүй учраас энэ утсыг цааш нь цааталтаа гаргаж шүү. Энэ палажныхаа өнгийг цааталт ингээ гаргаад. Тэгээд энэ биенийхээ өнгөний утсыг татчихна. Тэгээ хайчлаад одоо биений өнгөөл бидэрт хэрэг болохгүй. Хүзүүний хэтэл хэрэг бол. Тийм учраас энэ хоёрын хооронд нь ингээд ингээд хоёрч гуравч ингээд зангидаад ингээд цааш нийч. За одоо энэс цаашаа бид нэр биенийхээ өнгөөр 48-ыг нэхнэ. Бид нар чинь сая хоёрыг нэгтсэн тийм. Тэгэд ингээд цаашаа палажны өнгөөр дахиад ингээд нэг бүтэн тойроо хүрээд байна гэсэн үг. За энэ бол 48 л байгаа. Энд нэг тоолоод авах шаардлагач байхгүй тий. Бид нар ямар ч алдаагүй юм чинь. Ямар ч нөгөө ингээд нэмэгдэл хасагдал болоогүй байхад бол энднийх их тооны алдаа гарахгүй. Хамгийн гол нь нэмэхэд хасахтал тоо гарч ирдэг. За энэ ингээд. Ерөөс энэ Google дээр палаж энэ готол мотл мөгдөөрөө яах нь шууд хийгдээ явчихдаг. Тусдаа биш. Ерөөсөө цамцсан л тусдаа. Тийм болохоор хайрцангуй хямдхан Google дээр нэг хэд. Одоо энэний дараагийн эн чинь болоод нь штэ бидний 7 дахь игний явж байгаа шүү. 7 дахь игний биений өнгөөр 48 огцон хийгдээд явж байгаа. Нэг жоохон тааш. За энэ бол ингээд яг 48. Та нарыг бол палажин яаж гарах юм бол одоо сууж байгаа тийм. Одоо дараагийн нэхээсэн дээр гарч ирнэ. За ингээд 48. Одоо штэ дараагийн 48-ыг ард талаас нь 48-ыг нэхнэ. Ард талаас нь. Тэгээд энэ урдлынх дээр нь бид нэр энэ рүү 20 нэхэж гарч ирнэ. Тэгэхээр яах вэ? Энэний ард талаас нь ингээд гараад тий 1 2 гэт ингээд цаашаа нөгөө утсаа мартчихгүй. Энэ за ингээд 48-ыг нэгсний дараа энэ дээр бид нэр палажныхаа 20-ыг залгах нь шүү дээ дараа нь тийм үү? За ингээд одоо бид нэр цаашаа 48-аа ард талаас нь тэгж.
Ер нь бол одоо та нар төрүүчийн нэг мэдлийг ажигласан хүмүүс бол ямар нэгэн юм залгахтаа эсвэл одоо төрөө мөрөө гаргахтаа дандаа ингээд тэхээснийхаа талаас нь аваад тэр тал дээр нь дараагийн тэхэлтүүдийг хийдэг байна шүү дээ. За ингээд 48. Энийгэд нөгөө том болцохоор айгу амар аваад тий хүл гар хамгийн хэцүү нь хүл гар жижигхэн нарийнхан юмнууд чинь амар төвхтөө. Тэгээ би түрүү ярьжсэн чинь нэг удаа эхлээд толгоогоо нэгчих бол айгу амар байдаг. Яагаад бол гарнаасаа эхлэхээр гараа ингээд мөнгөн сар гад айгу чанга нэгчдэг байхгүй. Тэгээд толгоон дээр ирэнгүүтээ хүн чинь одоо нөгөө толгойч айгу том болохоор одоо уужирдаг ч юм уу яадаг чинь тий нэхээсээ суулчдаг, суул болгочдөг. Тэнгүү толгой маань их том юм шиг болоод. Тэгэхээр би яагаад толгооноос эхэлсэн гэвэл толгоогоо эхлээд нэгчих юм бол жоохон чанга дөнгөж эхэлж яхад хүмүүс ер нь айгүй чанга нэхэд идэг шин. Тэгээд толгоогоо чанга нэгчээ дараа нь хөл гараа. Хөл гар бол угаасаа нөгөө жижиг юм болохоор мөнгөнж татсаар байтал тэгээд өөр хаяата нэхмэл маань яах нь чанга болж байгаа юм шүү дээ. За би тэгээд энэс цаашаа өөр бичлэгэн дээр хийхгүй болвол нөгөө 3 4 хийх хөл нэгдэг юм шиг бичлэг маань болохоо болчихлоо. Тэр тоолдог болохоор энэ бол 48 хэвээрээ л байгаа шүү дээ. Тэ ерөөсөө нэмж хасаагүй. Одоо энэс цаашаа бид нэр хасалт хийж байна. За ингээд коллажны хормоны бэлтгэл ажил нь болчихж байгаа. За би төр зур бичлэгээ таслаад энэс цаашаа хэдүүлээ. Ингээд уг нь хөөрхөн баад. Тэгээд та нар энэ дээр энэ хөлөө хөөрхөн уянзлаа. За ингээд төр зур би таслаад. За бичлэгээ цааш нь өргөжлүүлээ хэдүүлээ. Өчигдөр би энд ингээд ард талаас нь яг энэ ард талаас нь 48-ыг авцсан ба 8 дахь игний дараа нь 9 дахь игнийг ямар ч зүгээр л нөгөө бүтнээр нь тий ингэж ард талаас нь биш бүтнээр нь дахиад би 48-ыг нэгдсэн ба. Тэгэхээр энэ дээр та нар өчигдрийн бичлэг бол яад дууссан гэвэл араас нь 48-ыг аваад дууссан. Тэрэн дээр би дахиад нэг игний 48-аар нэгсэн байхan тийм үү. За одоо ингээд энэс цаашаа бид нэр хасалт хийж эхэлнэ. Одоо ерөнхийдөө нөгөө бүсэлхийг гарч ирэх гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо энэ маань 10 дахь игнэ. Тэгэхээр энэ 48-ыг бити мартаарай. Би бичлэгэн дээр харуулаагүй шүү. Тийм учраас мартаж болохгүй. За одоо 6 гогцоо нэхэл нэгийг хасаад 6 гогцоо нэхэл нэгийг хасаад яваад шүү. 1 2 3 4 5 6. За 6 гогцоо авлаа. Одоо хасалт хийн. 2 гогцоог нэг болгож авна гэсэн үг тийм үү? Дахиад 6 гогцоо 1 2 3 4 5 6. За одоо цаашаа
Нэгийг хаслаа. 1 2 3 3 жоохон чанга татахгүй 3 4 5 6 за нэгийг хасна. За цаашаа. 1 2 3 4 5 6 ингээд энэ маань нийтдээ 6 удаа 1 2 3 4 5 6 одоо сүүлийн 6 1 2 3 4 5 6 за одоо ингээд сүүлийн хасалт ингээд бидний 48 байсан юу маань 48 байсан тоо маань 42 болчихж байгаа. Энэ бол 10 дахь игний 11 дэх 12 дахь игнийг 42-ороо ямар ч нэмэлт таслалтгүйгээр нэхнэ. Би нэг улаацсан мартчихлаа. Хоёр 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 за одоо дахиад нэгийг нэхэх юм те. За тэрийг би нэхэд.
За одоо цаашаа. Одоо би сая 2-ыг нэгчлээ те. Нэг энэ чинь болохоор бидний 11, 12 дахь. Одоо 13 дахь нь болох тань зэрэг 5 гогцоо ямар ч одоо хасалтгүй нэмэлтгүй аваад тэгээд цаашаа хаасна. Төрөө бид нар чинь 6-аг нэгсэн тий. Одоо болохоор 1 2 3 4 5. За 5-ыг нэхлээ. Одоо нөгөө хасалтаа хийнэ. Тэгээ хасалтаа сайн гоё хийгэрэг. За одоо цаашаа 5 1 2 3 4 5. Тэгэхээр 5. Энэ болохтон зэрэг дахиад 6 удаа 1 2 3 4 5. За хасалтаа хийлээ. Одоо дахиад 5. 1 2 3 4 5. За одоо хасна. Нэг 2 3 4 5. За одоо хаслаа. Одоо сүүлих 1 2 3 4 5. Мм. 14 дахь игнийг ямар ч одоо нэмэлт хасалтгүйгээр 36-ад нэхнэ. 36. Сая хассаад 36 болсон. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Юу өрхөнгөө энэ юу гарч ирж байгаа ч. 11 12 13 14 15 16 17 18 19 20. Нэг 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36. 13 дахь дууссан. 14 дахь дууссан. Одоо 15 дахь нь
4-ыг нэхэд хасаад яв. 4-ыг гээд 100-ын шиг л хасах нь шүү дээ. Одоо 4 хугацаа нэглээ. 1 2 3 4. За одоо хасалт хийшүү. 1 2 3 4. Бас л 6 удаа. Энийг 6 удаа тавтах нь шүү. 1 2 3 4. Нэг 2 3 4. Нэг 2 3 4. Нэг 2 3 4. За. Одоо ингээд 100 шиг нөгөө дотор талынхаа дүүргээд яваад шүү. За ба одоо энэ чинь ингээд улам жижигсээд багасаад байна гэсэн. Тийм болохоор ингээд жоохон нэрүүгээ хийгээл яваад. Тэгээ бүрх айгүй их хийчих юм бол бас нөгөө нэхэлтэнд чинь төв саад болоод нь тийм учраас одоо энэ рүү ингээ хөөхөн байгаа зүттэй баг. Хөөхөн юу гарч ирж. Ихэвчлэн ер нь Google нэх айгүй ихэвчлэн юм хэлбэр нь гараад ирэх. Эхэндээ яах гэж байгаа юм гэдэг. За айгүй хөөхөн чи. Одоо эн чинь 30 болсон. Тэгэхээр 16 дахь хигнээ дахиад 30-ыг ямар ч нэмэлт тасалдаггүй нэхнэ. Одоо ишиг ингээл 30-ыг нэхнэ шүү дээ. 1 2 3 4 5. За бид төр зур юугаа зөксөгөөд ингээд 30-ыг нэгчээ хүрээд ирнэ. За 30-ыг би нэгцэн. Одоо 17 дугаар игнэнд 3-ыг нэхээд 1-ийг хасаад 6 удаа 39 маань 24 болж багасна. Нэг 2 3. Энэ хоёрыг хамтаа 1 2 3. Энэ хоёрыг хамтаа 3.
Энэ хасны дараах энийг жижигхэн энэ дараагийн нөхөйг зарим хүмүүс ингэж цаашаага явуулчихдээ шүү дээ. Тэгж болохгүй шүү. Тоо хоёроос алдчих واخгүй. 1 2 3 1 2. Тэгээ цаашаага жоохон багасах тусам тоо алдах магадлал айгүй өндөртэй болчдөг. Тийм болохоор энэ дээр жоохон болгоомжтой тоогоо тоолж явна гэсэн үг. 1 2 3 тэнага хамтаа 1 2 3 1 2 3 за нэг хамтаа. За дараагийнх нь 18 дугаарыг 24-ийг ямар ч нэмэлт тасалдаггүй 24. Нэг 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 24 одоо 19 дэх нь 19 дэх нь одоо их болгоомжтой нэг нь энийг одоо энэний цаадлын 19 дүгээр эгнийг бид нэр гартайгаа нэхнэ. За тэрийг одоо хэлж өгье. Одоо хэдүүлээ энэ гараа залган тий гараа залгахтаа нэг юмыг сайн анхаараарай. Бидний нэхэлт бол энд дууссан ба. Тэг хүн болгоных нөгөө бас ингээд айгүй зарим хүмүүс энд дуусч магадгүй энд дуусч магадгүй. Тэгэхээр хаанасаа яг гараа гоё явах вэ гэвэл нэгдүгürt гар маань яг ингэж байх хэвээр. Хоёр эрхэн уруу маань урагшаага ингээд тий. Энэ хоёр гарны хооронд 8 гогцоо байдаг. Тэгэхээр чи ийшээгээ 4 ийшээгээ 4 байх. За тэгэхээр би яаж ядгүй гэвэл за энийг би төр зур ингээд аваад харагдчихэв. Энэ голоо бол яг энэ голоо ингээд олоо тэмдэглэж ингээд. Тэгвэл бол ийшээгээ олчвол онцгүй, ийшээгээ олчвол онцгүй. Тэгэхээр яг гол. Тэгэхээр энэ голоосоо ийшээгээ 4, ийшээгээ 4 байх юм тийм үү? Энэ гар маань өөрөө 4 гогцоо байгаа. 1 2 3 4. Тэгээ би бүрийнд харагдуулах гээд ингээд тавьчихлаа. 4 гогцоо. Тэгэхээр чин ийшээгээ 1 2 3 4 5 6 7 8 байх нь ш. За одоо бид нэр энэ дээр саяхаа нөгөө улаан утсыг би төгсгөлөө энэ дээр тэмдэглээд орхичих. Би бол нэг 2-ыг нэмээл
1 2 3-ыг нэмээд орчих шиг байсан. 3 нэм. Тэгэхээр энэ нэгээ сайн. Тэгэхээр энэ яг ингэж л орж ирэх хэрэгтэй. За тэгэхээр гараа яаж нэгэх хөвгөл энийгээ сайн чангалж чараа. За энийгээ сайн чангал. Гараа ийш нь харуулчих болохгүй шүү. Тэгэхээр энэний хамгийн төгсгөлийн энэ хамгийн төгсгөл дээрээс харагдаж байна үү тий? Хамгийн төгсгөлөөс энэтэй нэхэгдэн тийм үү? Тэгэхээр чинь энэ гарны маань энэ төгсгөлийн гарыг би 4-өөр битүүлсэн шүү дээ. Тэгээд ингээд холбоно гэсэн үг. 1. За энийг утсыг ер нь хайчилж байна. Надад саад болоод. Одоо дараагийнх нь гогцсон. Энэний 2 дахь. Одоо 3 дахь. Энийг нэвт нэхэ штэ тий. Харагдчихлаа байна. Тэгээд одоо 4 дахь. 4 дахьыг жоохон цахаас нь авчир. Тэгэхгүй бол гар нь унжаад идэх шүү. Ингээд энэ 4 дахь. За тэгээд энэс цаашаага хэд байх нь? 1 2 3 4 энэ. За ингээд хөөхөн гар маань энэ рүү. Би танарт нөгөө энэ рүү битүү хөвнж ихээр тэгвэл ийм болчихдээ. Энэ рүү хөвнжихгүй болохоор ингээд хөөхөн гарлал нь мандаж байгаа. Ингэж наалдаж өгдөг. За одоо би энэ хэрэггүй те. Энийг авчих. Одоо би цаашаа 4-ыг нэхнэ. 1 2 3 4. За одоо энэ 4-ийн цаашаа дараагийн гар нэхэгдэнэ. Тэгээ ерөнхийдөө бол энийг ингээд сайн ажиглаад тий хаанаас татвал юу байх вэ? Ингээд уг нь бол 1 2 3 4 гэд байж байгаа. Тэгээ энүүнийг заримдаа нөгөө ингээд эндүү дээрээс нь ингээд татчихаар энэ доошоо унжаад идэг. Тэгэхээр энэ дээр бол жоохон нэг ухаан гаргаж тий ингээд хөөрхөн өрдчлээд ингээд гаргаад бэлтчихэд энийг эндээс нэхлэхээр энэ гарч ирээд авах уу яах вэ? Тий тэгэхээр жоохон эндээс татвал яа гэм бол гээд энийхээ ингээд энэ дундаас татна гэж бодоод. За одоо энэ үцэг цааш 1 энэ жоохон гарч ирээд энэ тийм энийг юм. Тэгэхээр би ингэсгээ татаад эндээс жоохон энийг татагш нь оруулаад. Ингүүл арай гоё харагдах нь. Одоо 2 дахь нь. Хоёр дахь. Одоо 3 дахь. Цаашаага нэвт нэхэ шүү за. 3 дахь. Одоо 4 дахь. 5 дахь. 6 дахь. 7 дахь. 8 дахь. 9 дахь. 10 дахь. 11 дахь. 12 дахь. 13 дахь. 14 дахь. 15 дахь. 16 дахь. 17 дахь. 18 дахь. 19 дахь. 20 дахь. 21 дахь. 22 дахь. 23 дахь. 24 дахь. 25 дахь. 26 дахь. 27 дахь. 28 дахь. 29 дахь. 30 дахь. 31 дахь. 32 дахь. 33 дахь. 34 дахь. 35 дахь. 36 дахь. 37 дахь. 38 дахь. 39 дахь. 40 дахь. 41 дахь. 42 дахь. 43 дахь. 44 дахь. 45 дахь. 46 дахь. 47 дахь. 48 дахь. 49 дахь. 50 дахь. 51 дахь. 52 дахь. 53 дахь. 54 дахь. 55 дахь. 56 дахь. 57 дахь. 58 дахь. 59 дахь. 60 дахь. 61 дахь. 62 дахь. 63 дахь. 64 дахь. 65 дахь. 66 дахь. 67 дахь. 68 дахь. 69 дахь. 70 дахь. 71 дахь. 72 дахь. 73 дахь. 74 дахь. 75 дахь. 76 дахь. 77 дахь. 78 дахь. 79 дахь. 80 дахь. 81 дахь. 82 дахь. 83 дахь. 84 дахь. 85 дахь. 86 дахь. 87 дахь. 88 дахь. 89 дахь. 100 дахь. 1,000 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 дахь
Энэ дөрөвдгийг ч гэсэн жоохон зах руу навчаар. Та нар өөрсдөө ингээд ажиглаж аваад. Тэгээ яаж нэхэгдвэл гоё байх юм. За тэгээд цаашаа 2 3 4 5 За одоо ингэж хараад. Ийм. Тэгэхээр энэ рүү энэ тэр бөндгөр юм гарч ирэхгүй, энэ рүү бас гарч ирэхгүй байхаар энийгаасаа яагаад. За одоо энэний цаана гартаа нэгснийхаа дараа нэгийг нэхэд хасаад юу яа. Биш. Гартаа нэгснийхаа дараа 24 удаа биш 20 дахь юм дээр игнэн дээр нэгийг нэхэд хоёрыг хасаад нийтдээ 16 болгоно. Нөгөө юу маань хайчуу. Тас маань. Нэг. За би одоо энийг бичлэгний ард нэхэд харуулъя та нарт. За техникээ саатал гарсан сая. Гараа нэхэд энд ингээд одоо 24 үлдсэн байгаа тий. 24 үлдчихэд одоо ингэ шүү. Нэгийг нэхэд 24 байгаа тийм ээ. Нэгийг нэхэд одоо нэгийг нэхэд хоёрыг хамт авна. Энэ хоёрыг хамт авлаа. Тэгээд нэгийг нэхэд хоёрыг хамт авна. Гарна дээгүүр явж. Одоо нэгийг нэглээ. Хоёрыг хамт авна. Нэгийг нэхэд хоёрыг хамт авна. Одоо хүзүүр явж байгаа гэсэн үг тийм. Нэгийг нэхэд хоёрыг хамт авна. Миний дараа хүзүү гарч ирнэ гэсэн. Одоо нэгийг нэхэд хоёрыг хамт авна. Дараа 8 удаа нэгийг нэхлээ. Хоёрыг хамт авна. Нэгийг нэхлээ. Хоёрыг хамт авна. За одоо энэний дараагийнх нь бид нэр 21 дэх нь зүгээр ямар ч юугүйгээр те нэмэх хаслгүйгээр яг энэ утсаараа нэхнэ. Булаажныхаа утсаар. Нэг 2 3 4 5 7 8 9 10 11 12 13
14 15 16. За одоо энэ ингээд паллажны маань өнгөн дуусчаа. Тэгээд энэ дунд нөгөө дуусахаас өмнө энэ рүүгээ бас хөвөнгөж хийж явж байгаа. Одоо дараагийнх нь биений өнгөөр тэгтээ ард талаас нь 16-г нэхнэ. Яг нөгөө нэг холболт хийдэг штеп тий. Одоо сайн харж байгаарай. Энийг төр зур аваад энэ дундуураасаа энийг татаж гаргаж ирнэ гэсэн. Тэгээ энийг би зөндөө та нарт заасан баг тий. Ингээд за тэгээд энийг төр зур цааш нь тавиад энэний ард талаас ингээд ихний хогцоо татна гэсэн. 1 2. За одоо нөгөө энийгээ ийш нь татаж гаргаад энэ хоёрыг чангалаад нэг одоо би нүг хэрэггүй шүү дээ. Үгүй юу плаж нүг. Нэг хайчлаад зангидаад тэгээд тутагшин хийчих. Одоо ингээд хоёрыг нэгтсэн тий бид нар 16 болчих. 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 ингээд 16. Одоо энэс цаашаа хүзүү нэхэгдэнэ. Хүзүүг одоо энэс цаашаа 3 игнэ ингээд 16-аар хүзүү нэхнэ. Тэгээд одоо энэ руугаа нөгөө хөвөнгөө сайн чихээд тэгээ бүр энийгээ хөрхөн бүр дүүртлэн чихээ шүү. Энэ рүү бол ерөөсөө чихэхгүй. Энэ дээр жоохон мөр гаргуулахаараа. Тэгээд би дараа нь энийг дуусчаад тэгээд цааших үйлдэлийн тайлбарлаж өгөөд тэгээ ингээд нэг гэсэндөө би дуусна. За одоо энэ бичлэгийг би төр зур унтраагаад. За одоо би цааш нь үргэлжлүүлье. Тэрүүн бид нар яг энэ хүрээд 16-гаар би та нарыг 1 2 3 удаа ингээд хүзүүг нэхэр гэсэн тийм ээ. Одоо эндээс цаашаа 3. Яг жоохон урт хүзүүтэй хийгээвэл 4. Тийм ингээд 4-ыг нэхэд. Тэгээд цаашаага нэгийг нэхэд хасаад энийг 12 болгоод дахиад 1 2 3 4 5 6 7 8 9 нэг 10. Одоо би энд ингээд энэ 3 бол хүзүү бидний. Цаашаага энэ бол толгойн дотгошоогоо орно. За одоо та тэгвэл цаашаа юу ч хэлэх гээд байна уу гэвэл тий. Энэ нэг улаан утаснаас энэ маань бидний хүзүү байна шүү дээ. Энэс цаашаа энэ бол толгой дотор орно гэсэн. Энд ингээ хөвөн чихэж өгөн. Хүзүү маань ингээ хоосон байж болохгүй тийм үү. Тэгээд нөгөө нэг эхний хичээл дээр бид нар та хэлсэн тий ийм зис утас. Тэгээ ийм юу хэрэгтэй гэд лент.
Тэгээд энэ зис утсаараа юу хийх вэ гэвэл хэрвээ нарийнхан бол 3 4 давхарлаад өөр бүдүүн бол 1 л 2 тийм. Энэ нөгөө нэг бидний шархны лент байдаг шүү дээ. Цагаан өнгөтэй. Шархны лент энэ. Гэхдээ даавн юутай шүү, суурьтай шүү. Тэгэхгүй бол цаас байх юм бол одоо эн чи бороо моронд нороод юм угаах юм бол дотор нь мох олчин. Тийм учраас заавалчгүй даав байх хэрэгтэй юм. За тэгээд цайвар өнгөтэй бол зүгээр тий бодог шунх гарахгүй. За ингээд цагаан өнгөтэй байвал гэсэн. Энэ нөгөө саяын би энэ юу хийчихэв. Юугаа дотор талд нь нөгөө уцаа хийгээд тэгээд дээрэс нь би энэ ялангуяа үзүүртэй талын нэлээд сайн бэхэлж өгсөн. Хэд удаа. Тэгээд ийм юм хийц. Одоо энийг энэ дотор ингэж оруулах хэрэгтэй. Ингэж. Тэгээ ингээд. За энэ тэгвэл энийг далдлах л нэхээс ахна шүү дээ. Тий энэ 12 чинь. За тэгээд энэ дундлыг ингээ хайчаараа ингээ жоохон одоо жишээл хайчаа оруулаад эвтэйх ингээ нүх гаргаад өчтдөг. Тэгжээд энийг яаж хийх вэ гэвэл эвтэйх ингэж шургуулж хийшүү. Ингэж үгүй юу гэнэ ингэж нөгөө юу гэдэг эргүүлж шууд орно гэж байхгүй тий. Тийм болохоор ингээд хөөрхөн эргүүлээ. Тэгээд одоо яг энэ гол руу оруулж өгнө шүү дээ. За ингээд болчлоо. Тэгээд ингээд эвтэйхэн гой янзлаа. Тэгээ нөгөөх маань хаана явж гин үү? Тэгээ энийгаа ингээд болнол хөвөн дотор байж явах хэрэгтэй энэ дотор нь. Ингээ хөөрхөн янзлаа. Энийг би гаргаад авчихъя. Тэгээд одоо энийгаа дахиад жоохон энэ тоошоо гарчиж болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр нөгөө саяхаа хэмжээг нэг энэ хүртэл энээс энэ хүртэл байх хэвээр ингээд. Хэрвээ эн чин доошоо илүү гараад ивэл энэ рүүгээ илүү гараад ивэл дээшээ гинхэж энийхээ жоохон урт болохоор. Гэтэ нөгөө толгой маань ингэж орж ирнэ. Бас энэ рүүгээ хамаагүй гаргачих жоох. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг энэ хавцаа. Тэгээд энэ хавцаа. Ингээл одоо яг л ингэж л хэмжих нь шүү дээ. Тэ энд ингээд хүзүү байна гэх юм бол нэг энэ. За ингэчээд одоо энийхээ хэдүүлээ. Энэ хүзүүгээ хэрэг хүзүүн дотор чинь юу хөвөн байхгүй байвал энэ руугаа бас жоохон хөвөн чихээд өгч. Минийх бол одоохондоо хөвөн байхгүй юм тий. Нэг чихэгдээд орчлоо. Тийм болохоор энийгээр ингээд эвтэйхэн хөөрхөн ингээд юу хөвөнгө чихээд өгчдөг. Энэ рүү ингээд бүх тал руу тий одоо ингээд энэ руугаа хөвөн чихэж. Нэгсэндээ энэ дээдлэлт бол хөвөн байх заавал шаардлагагүй ягаад гэвэл энэ чинь нөгөө толгоороо орчиж байгаа юм чи тий. Ингээд эвтэйхээ нэруугаа хөнгөө ингэж чихээд өгч. Тэгээд энтэй тал руу жоох. Чимхлүүр ажилтаа байгаа зүг нь гэтээ хөөрхөн л дуусныхаа дараа чимхлүүр ажилтаа боловч дуусныхаа дараа айгүй хөр. За би энийг төр зур пауз тавиад тэгээд дараа нь яагаад тийм чигцнийхаа дараа та нарт харуулаад. За одоо ингэж хөөрхөн нэг бас их бүдүүн мухаа битээ бүдүүн болгоор одоо тэгээд энийгаа дүүлээд нэгч цаатлаас нэг бит аваад тэг чинь ингээд камертаа харагдахгүй болов гэд би бүр санаа зов. За ингээд. Гэт ерөнхийдөө нэг 6 ширхэг тэг ингээд ажиллаж. Ингээд хөрхөн засаад. За одоо яах вэ гэвэл
энэ утсаар яг энэ 1 2 3 яг энэ дөрөвдөхөөс хоёр талаас нь ингээ гаргаад ирнэ утас. Ингээд. Тэгэхээр энэс дэшээ татагдах нь тийм бааз. Энэс дэшээ татагдаад энэ маань өөрөө хүзүү болоод үлдэх юм. Тэгээ одоо энийхээ энэ толгойн орой руу гаргаж ирнэ. Бас урт зүү хэрэгтэй минь. Миний урт зүүг аваад төрөөд ир. Одоо их бие хэвлээ. Толгоонд залгана. Зүү тэвэн мэв навчих гэж явсаар байтал бичлэг маань дараагийнхаа үештэнд орчиж. За ерөнхийдөө бол ийм урт тэвэн хэрэгтэй байдаг. Гэтэ үзүүр нь мохоо байвал их зүгээр. Одоо би та нарт ихлээр тайлбарлаад өгье. Яг энэ ингээд тавих юм байна те. Ингээд. Энэ ихний 1 2 3 энэ 3 бол яг бидний хүзүү. Тэгээд яг энэ дөрөвдөхөөс дээшээгээ татаж толгой руу оруулна. Тэгэхгүй бол хэрвээ та нар утсаа энэ дээдлийн энэ минээс ингээд дээдлийн 2 дахь 3 дахьаас татчих юм бол эн чинь ингээд ил гарч ирэх. Тийм болохоор энд л ингээд тултал таталт хийх нь шүү дээ толгоогоо. За тэгээд түрүүчийн юм дээр би эндээс хатгаад зүгөө хатгаад толгойнхоо орой дээр гаргаж ирсэн. Тэгтээ энэ хажуу тал дээр ингэж гаргаж ирж ингээд нэгийг. Тэгээд нөгөө талд нь хараа эндээс нь ийш нь хатгаад энэ хоёрыгоо яг бас яг энэ рүү ингээ гаргаад ирнэ. Тэгэхээр чи ингээ зөрөөд энэ хоёр чинь яах нь зангидах нь шүү дээ энэ хоёрыг. Энэний хоёр үзүүр, энэний хоёр үзүүрийг хооронд нь зангидна гэсэн үг. Тэгээд дээшээгээ татахтаа айгүй болгоомжтой татна. Ягаад гэвэл бид нэр энэний толгойн талд нөгөө нэг нүүд хөмсөг, муруулны утас байж магадгүй те. Тийм болохоор эвтэйхэн хөөхөн дээш нэгээ ингээд одоо жоохон ингэсгээд тий одоо харчаар жоохон ингэсгээд ингээд нөгөө энэ дунд утас тэглэх вэ тий ингээд оруулаад. Тэгээ дараа нь энэ дээрээсээ эвтэйхэн цааш нь яах нь энэ хоёроо бас ингээд дээш нь татна гэсэн. Тэгээ энийгээ ерөнхийдөө бол жоох яах нь ингэж оруулж өгнө шүү дээ ингэж. За ингээд яг нөгөө 3 хүртлээ харж байна уу? Тэгээ ингээд 3 хүртлээ. Тэгээд одоо харин яг ясныхаа дараа энийгээ нэлээд сайн ингэж бэхэлж өгнө. Татаж бэхэлж арж байна ингээд. Тэгээ энийгээсэндээ толгой маань яах нь ийшээгээ тийшээгээ ингэж эргдэг болох. Мэдээж хэрэг хүчтэй эргүүлээл татаалах юм бол эвдэрч штэ тийм биз дээ. Тэгэхээр энийгээ ингээд нэлээд хөөрхөн татаж чангалж өгнө. Одоо энэ бүр энэ рүүгээ сайн орох хэрэгтэй ингээд. Бүр энэ 3 хүртэл орох хэрэгтэй. Энийхэн агуу гоё ингэж оруулж өгнө. Тэгээд урдталтаа бас энэ орой дээр. Тэгээ 2 орон зангидаад нуугаад зарим хүмүүс яг энийг ингээд яг орой дээр ганцхнаар ганцхнаар ингээд татчихаа харагддаг. Тэгээ надад болохтой зэрэг арай жоохон ингэж 2 талаас нь одоо нэгэсэндээ 4 талаас нь татвал айгу зүгээр юм шиг санагдсан. За ингээд хөрхөн болж байна. Тэгээ одоо энийга дээд тал дээр хид зангидаад яг юу яа гэсэн хүмүүс бол нөгөө ижил өнгийн өөрийнхөө өсний өнгөөр татаж гаргаж ирсэн ч бол тэг бүр 3 4 ингээд зангидаад
Ингээд хөөрхөн болчих. Одоо тэгэд энийгээ яах нь бүр энэ ард руу ингээд бүр татаад оруулж ирээ ингээд нуучих нь шүү дээ тий. Яг энэ дээр нэг жоохон яачвал энэ минийг ингээд хив оруулж. За ингээд өнөөдөр бид нэр их бие гараа залгаад, их бие залгаа, хүзүүгээ залгаад ингээд дуусчихжээ. Яаж харуул хөөх юм бэ? Ингэж харагдана гэсэн үг тий. Одоо ингээд хөрхөн цамцаа нэхэд тэгээд будаг шунх хийгээд тэгээд дуусна. За бүгдэнд нь баярлалаа үзсэн хүмүүс. Одоо маргааш би плажныхаа хормыг хийгээд цамцаа нэхэд тэгээд дуусгана шүү дээ. За баярлалаа.